Бас нэг тас төрсөн чинь ээчээд ноолдоски. Гүй яах бас фильтр гүхэд харимнал царай те. Бас те. За хоёр хүн орж ирлээ. Сайн байна уу? Хүтэн бороо сайн уу? Туула сайн уу? Шүний минь төргийа. Үчи минь төргий. За мэдээллийн чанартай нэг 30 минутын лайв хийгээд нана хадгалъя гэж бодлоо. Ороод ирээрээ. Булган тамир лавг доржоо сайн уу? Баатаргаан чимэг сайн уу? Цэрэн дорж амин эрдэнэ сайн уу? За 15 боллоо. За өнөөдрийн ээлжид лайвыг ээлжлүүлж нэг лайв хийдэг юм шиг тийм ээ. За Nanas Kids Club буюу Нанагийн клубийн хүүхдүүд хэмээх драмын дугуйлан маань 4 сарын 3-нд анхны хичээлийн нээлттэй хийгээд маш амжилттайгаар одоо ингээд сурагчдтайгаа хичээлээд явж байна. Гингүүтээ та эддээ бас энэ 4 сарын хичээлээс хоцорсон 5 сарын 3-нд одоо хичээлд одоо орохыг одоо хүсэж байгаа хүүхдүүд болон эцэг эхчүүд байгаа штэ тийм ээ 7-аас 17 насны хүүхэд хамрагдах Nanas Kids Club драмын дугуйлан маань 5 сарын эсэлтээ авах гэж байна. Тэгэнгүүтээ эндээ айгүй гоё sudden surprise бэлэгтэй. Юу вэ гэхээр зэрэг за манай Nanas Kids Club драмын дугуйлан маань сард 8 удаа орж байгаа. За өглөө ордог хүүхдүүд маань хичээл нь орж байгаа хүүхдүүд маань өдөр 2 дахь өдөр 4 дахь өдөр өдрийн 14 цагаас 16 цагийн хооронд 2 цагийн турш хичээл нь 7 хоногт 2 удаа. Үдээс хойш хичээл нь ордог хүүхдүүд бол хагасаа бүтэнсэн өдрийн 12 цагаас 14 цаг хүртэл хичээл нь орж байгаа. За тэгэд сарын төлбөр нь 500 сая төгрөгийн үнэтэй байгаа. Тийм үү? Тэгээ энэ сард бол бас сурагчтай аваад ингээд 1000 төгрөгийн дээр азийн суглаа зарлаад нэг азтан хүүхэд маань ердөө 1000 төгрөгөөр 500 сая төгрөгийн сургалтын маань аваад амжилттай явж байна. Гингүүтээ 5 сарынхаа эсэлтийг авч байгаа. За яг 500 сая төгрөгөө төлөөд орох хүмүүс нь бас холбогдоод ерөнхийдөө бүртгүүлээд явж байна. Гингүүд нөө ээлж та бүхэндээ бас яг тэр 1000 төгрөгийн суглаан дээр бол 29 хүн оролцож амжаагүй маш олон хүмүүс байсан учраас Нана ганцхан постоор зургаар пост хийж тавиад та хэдэд маань бас ингээ хангалттай 100% хүрэхгүй байх гэсэн үднэс лайв хийж хадгалж байгаа шүү. За энийг ойлгоорой. Сарын 500 сая төгрөгийн үнэтэй 8 удаагийн хичээлийн оролт, 1 удаагийн хичээлийн үргэлжлэх хугацаа 2 цаг. За мэдээж драмын дугуйлан учраас жүжиглэх уран чадвар, тайсны яриа, тайсны хөдөлгөөн, хэл яриа, засах дасгалууд гих мэтчлэн жүжигчин хүнд тийм ээ анхан шатны одоо ямар мэдлэг өгдгийг тэр бүгдийг хүүхдийнхаа насанд одоо насны онцлогтой хүрүүлэн хичээлээ Нана нь өөрөө зааж байгаа. Энэгээр илүү онцлогтой. За би бас 4 сард авсан шавнараа хараа за бас би яах болтой гэж бодсон. Нэлээд дайчгүй. Цаашаа үргэлжлүүлэх хүсэл сонирхолтой байгаа. Тэгэхээр зэрэг одоо 4 сар сурж байгаа суралцагч маань бол 5 сард болоод үргэлжлүүлээд төлбөрөө төлөөд сурах юм бэ лээ. Тэрэн дээрээ бас өнөөдрөөс эхлээд ерөнхийдөө 5 сарын эсэлтүүдээ аваад эхэлчихсэн байна. 1 дахь 5 дахь анги гэж байхгүй ануужээ. 2 дахь 4 дахь анги болон хагасаа бүтэнсэний анги гэж байгаа. 2 анги гаргачихсан байгаа. За тэгвэл 4 сард 1000 төгрөгийн суглаа зарлаа. За танд ч одоо тэгээд гарцгүй надад ашигтай тийм ээ. Надад бол 1000 төгрөг олноороо цуглах юм бол тэр чинь бас 1 хүүхэд ч бай 2 хүүхэд ч бай ингээд бас сургалтандаа 1000 төгрөг төлөөд азтан болох юм бол ингээд 500 сая сургалтанд суугаа явж байгаа одоо манай бас нэг охин байгаа. Одоо нэрийн дуртад яг урд нь одоо угаасаа азтан шалгаруулах айман дээр тодорчсон. Хадгалаатай байгаа хэрвээ та хэд сонирхож үзэх юм бол бас лайвууд минь харж агаад ороод үзээрэй. Хамгийн сүүлд хийсэн лайв, энэ лайвын өмнө хийсэн лайв дээр азтан маань тодорцсон ердөө 1000 төгрөгөөр. За яагаад би тодруулсан бэ гэхээр 1000 төгрөгөөр би бодохдоо нэг ядаж нэг 3-4 мянган хүн 1000 төгрөг хийх болов. Тэгээ нэг хүүхдийн төлбөр төлөгдөчих болов гэж бодсон чинь ердөө 29 хүнээс 34 суглаа гарсан. Гэтэ би одоо яах вэ? 34 хүн 1000 төгрөг цугласан. Эн чинь 500 сая сургалт та нарт буцааж мөнгө чи олголоо гээгүй. Хүүхдийн урам, тийм ээ? Хүүхдийн урам зориг хүсэл тэмүүлэл гэж зүйл байна. Тэрийг урамшуулж чагнах үүднээс 10 азтан гэжсэн бол 1 азтнаа тодруулаад драмын дугуйланд одоо суралцуулаад явж байна. Амжилттай хөгжүүлж байна.
За тэгэнгүүт 5 сарын элсэлтэн дээрээ за эцэг эхчүүд маань болон хүүхдүүд маань 500 мянган төгрөгөө тийм ээ хоорондоо ярилцаж зөвшөлдсөд эцэг эхчүүд төлөөд явж болно. Гингүүтээ 5 сарын 2-ны хүртэл 5,000 төгрөгийн 1000 төгрөг гэхээр та нарын бас сэтгэлд айгүй жуулдаад инээд нүрээд байх шиг байна. Тэгээд бас ууг нь бол би бодохтой 1000 төгрөгөөр суглаа зарлчвал хожихгүй ч байсан азтан болохгүй ч гэсэн одоо тэг хүний таснаас гараад явхад арай гарцгүй болоодаа л гэж бодсон. Тэгээд бас арай өөрийгөө жоохон үн цэнэгүүдэл байгаа юм шиг санагдаад одоо энэ угуул яри үзэгчтэй. Суглааныхаа үнийг өсгөө 5,000 төгрөг болгосон. За 5,000 төгрөгөөр та бүхэн маань одоо суглаанд оролцож болох нэ. Нэг удаа нэг суглаад 5,000 төгрөгийн үнэтэй. Мэдээж хідэнт суглаа авч болж оролцож болно. Тэгээд 5 сарын 2-ны өдөр буюу хичээл 5 дугаар сарын хичээл эхлэх өмнөх өдөр нь бас ингээд шууд дамжуулалтын лайваар нүдэн дээр чинь одоо тэгээд ацтнаа тодруулна. За суглааны байдлаас хамаарат хэрхэн хамрах хүрээг хамаарат 10 хүн тодруулах нь уу, 5 хүн тодруулах нь уу, 1 хүн тодруулах нь уу тэрийгэ тухайн 5 сарын 2-ныхоо өдрөө найнаа шийдэж та бүхэндээ хэлье. Тийм болохоор зэрэг 500,000 төгрөгөөр үнэхээр бас жүжиглэх уран чадвар, тэмээ чадварын хичээлд сонирхолтой, жүжигчин болох тур сонирхолтой. Тэгээд за яг өөр нэг дамжаануудад бол явъя ихээр зэрэг за ер нь бол жүжиглэх уран чадвар чинь нэг хамгийн за би бүр арай хямдхан нэг олоогүй. Ер нь бол хамгийн доотлын аншил сарын 500,000 төгрөгийн үнэтэй байд юм байлээ. Тэгээ би бас илүү хямдралтай үн хэлчихээр зэрэг бусад бас хүмүүсийг тийм ээ үнийг унгааж болохгүй штэ. Тэгэхээр яг 500-аа л барьж байгаа. Тэгэхээр зэрэг 5,000 төгрөгийн суглаа аваад үнэхээр азтан болвол тийм ээ 5,000 төгрөгийн маань суглаа бас хэр их хүрээг хамрах нь. Тэрнээсээ шалтгаалаад 10 хүүхэд, 5 хүүхэд үнэхээр бага байвал одоо 1 хүүхэд тийм ээ азтнаа шалгаруулад сургалтандаа клубтэй гишүүнээр элсүүлж аавна. Тэгээд бас яг 500,000 төгрөгийн төлбөр төлөхөд жоохон хүндрэлтэй байгаа. Амьдрал хэцүү шүү дээ. Одоо нийгэмдэр идэж уух, өмсөх зүүх тийм ээ. Өрийн дарамт, татварын дарамт, нийгмийн татгалын одоо тэгэл төлөлт мөлөлтгээ бүх зүйлээс авахлаад бид нар бас бүгд амьдрах гэж ядж гин, амьдрах гэж хичээд байна. Ядаад ах юу бахав? Хичээж байна, тийм ээ. Тэгэхээр зэрэг бас юмыг яаж мэдгүй азтан болчих чинь билүү. 5,000 төгрөгийн гараад явлаа гэж бодоход бас тийм ч гарцтай биш, тийм ээ. Бид нар гараад 5,000 төгрөгөөр ердөө нэг кофе л авч уудаг болсон шүү дээ. Тийм болохоор зэрэг 5,000 төгрөгөөр нэг суглаа аваад 500,000 төгрөгийн үнэтэй нэг сарын одоо драмын сургалтанд суух найнагийн клубийн гишүүн болох ийм эрхийг та бүхэндээ олгож байна. Сайн найнаа сайн ядаргатай. За 19 үлээ оллоо. Бүгдөө чадвал өөр дээр юм уу нэг групп дээр гоо ширээгээд өөрөө жоохон царай зүс таарах харагдаж байгаа л уучлаарай. Яад үл өдөржингөө гадуур ажиллаа. Өнөөдрөөс манай Nanas Kids Club маань хоорондоо уулзалтаж хичээлээ орсон байгаа. За тэгээ ерөнхийдөө бол хүүхдүүд маань маш идэх зүтгэлтэй, санаачлагтай, хичээлдээ дуртай байгаад Нананаас өөрийн зүгээс маш их баяртай байгаа. За асуулт сургалах зүйл байвал дээрх энэ гарчхан дээр бичсэн 8038 1458 гэсэн дугаарлуу залгаад тодорхой мэдээллүүдийг аваарай. За гарчхан дээр бичсний дагуу Нанагийн данс байгаа. Данс руу 5,000 төгрөгөө 5 сарын 2-ны 21 цаг хүртэл одоо гүлгээний хотод дээр нь өөрийн нэр юм охиныхоо нэрийг хүүгийнхээ нэрэгтэй бичээд утасны дугаараа бичээд ингээд 5,000 төгрөгөөр нэг суглаа авах эрхний ингээд нэгдэж байгаа ма та бүхэнд. Нэг хүн бол хідэнт суглаа авч болно. Нэг хүүхдийн нэрэн дээр хідэнт суглаа авч болно. Гэхдээ бол төрөний суглаагаар бол 1000 төгрөгөөр зарим эцэг их 4 суглаад, зарим нь 3 суглаа авсан байсан. Гэхдээ ер нь тэгэл яг л хүссэн хүлээсэн хүндээ суглаа маань хүрсэн 1000 төгрөгөөр нэг л суглаа авсан манай үзэгч одоо тийм ээ хүүхэд маань одоо өөрөө бас суралцах маш их сонирхолтой байсан хүүхэд маань одоо азтан болж одоо Nanas Kids Club буюу Нанагийн клубийн дугууландаа 3 дахь удаагийн юм уу 4 дахь удаагийн хичээлдээ суугаад идэвхтэй сайхан оролцоод явж байна. Хинтээ их хамтарч байна. Гантвэ. Хинтээ ч хамтраагүй гант яа. Бор зүрхээрээ божоогоо л өөрөө тэмцэл явж байна да. Ойрын үед ганчаа би ерөөсө ганцаараа л рил бичлэг хийгээд байгаа штэ. Хэрвээ чи намайг үтсэн бол хүнтэй хамтраагүй байгаа. Манай инкэ маань заавгүй. Намаа Саянба хоёр маань хичээл ихтэй байгаа. Инхи инээгээд байгаа юм бэ. Нэг инээдтэй ханиаттай санагдаад байвал инээдэндээ гахаад өгчхүйдээ гараа явчаарэ. Би хинт ч гай болоогүй шүү.
Намайг гоо гэдэм өө гэж. Өө тийм үү. За. Хүүхий сайн уу? Жамбал цэдэн дам сайн уу? Мянган орөөс хай гэж. Хай. Сайн уу? За асуу сургалах зүйл байна уу? Nanas Kids Club драмын дугуулангийн талаар асуу сургалах зүйл байна уу? Тэг ямар ч гэсэн зүгээр пост хийж орхиж байхаар ямар ч гэсэн 5 сарын 2-ны 21 цаг хүртэл та бүхэндээ тодорхой мэдээллийг өгөхөд энэ 30 минутын жижигхэн лайвыг, short live-ыг та бүхэндээ хийгээд хадгалчаа гэж найнаа бодлоо. За 7-оос хамрагдах хүүхдүүдийн насны хүрээ бол 7-оос 17 насны хүүхдүүд хамрагдана. Одоогоор над дээр 9-оос 13 насны хүүхдүүд ерөөхдөө суралцж байна. Сайн уу Аюка? За одоо шөнө олсон хань лайв үзгээ Аюка. Одоо бие бодоод унтаж амрын шүү миний хөөрхөндөө. За манай Nanas Kids Club клубын манай ангид ихэнх нь охтууд гэж ерөн зөөр тэр чигээрээ охтууд ганцхан хүүтэй. Манай хүүгийн маань явж байгаа ээж нь орж ирж байна. Тэр ерөн ганцхан хүүхдийг зөвхөн тийм ээ авьяасыг хөгжүүлэх тал дээр биш, давхураас сэтгэл зүй тал дээр Nanas Kids Club-ийн энэ нөгөө нэг клуб гэсэн утгаар ажиллаж байгаа учраас харилцсан, ярилцсан, бие бинийгээ ойлгоно, ганцхан би одоо хүүхдүүдийн тархи руу ингээд мэдээлэл чигээд ахтаа гол нь биш, мэдлэг чигээд ахтаа гол нь биш. Би бас харилцсан, одоо сурагчдаасаа суралцсан, харилцсан, ярилцсан, тийм ээ? Сэтгэл зүй талыг нийгэмшүүлээ. Одоо нийгэмд одоо жишээ нь янз бүрийн характертай хүүхдүүд байгаа шүү дээ. Өөрийгөө хэрхэн илэрхийлэх гэж гаргахаа мэдгүй. Одоо манад бол сурагчдаас бол маш дугаа тийм охин ирсэн. Айгүй хөөрхөн нийтж болж байгаа. За манай хүү бас ерөөхдөө нэг хитрхи сэргэлэн хүүхэд гэж байдаг шүү дээ. Тэгэнгүүтээ тэрийг одоо багш нарч бай, үе тэнгийнхэн ч бай. Жохон яг зөв чиглэл зөв ойлгохгүй. Хүүхдийг бүр нийгмээс гадуурхаад те өөрийг нь хайрцаглагдаж ингээд нийгмийг одоо бусдыг үзэн ядах ч юм уу одоо нэг дургу те ганцаараа л байх хүсэлтэй тийм сэтгэлгээг одоо эхнээс нь суулгаж эхэлж исэн болвол хоорондоо найзалж нөхөрлөх тийм ээ үнэнчээр одоо ямар гоё уур амьсгалтай байдгийг тэрийг бүрдүүлэх багш нас хүүхдүүдэд ойлгох хүүхдүүд маань бас харилцан багшаагаа хүндлэх гээд ийм сэтгэл зүүн сэтгэлийн ийм бас ерөнхийдөө ийм холбоо сүлбээг бий болгоснороо хичээл маань илүү үр дүнтэй, илүү сонирхолтой, энерги нь маш халуун болж өгдөг талтай. Баярлалаа Юка. За одоо уунтанд амар цаашлаас гар. Ингээ ээж нь хүртэл загнаад идэг гинэ. Манай Юка маань имлэг твтж байгаа учраас одоо энэ 9 цаг өнгөрч байгаа. За 9:32 болж байгаа юм байна да. 10 гээд эртхэн амраараа тэгхгүй бол имлэг твцсны хэрэг гарахгүй шүү Аюка. Биеэсээ амжилтуулаарэ. Эрүүл энхийг хүсэдүүдээ. Ган Батцондоо сайн уу? Оюун чимгээ сайн уу? Мегмра сайн уу? Бүжин Батраа сайн уу? За ингээд асууж авлах юмнуудаа хөөрхөн бичээд яваарай. За би ингээд нөө жоохон хараа мотоолохоор ингээд комент унших гад тэр өлийгээ долиогоод байна. За юм манайхаа. Хичээлд нь явуулнаа. Одоо тэр талаар яана. Аюка ярилцсан. Хичээлдээ явуулгүй яах вэ? Нарийн ширээнийг хоёлаа чатаар хичээд цаатгаас чинь би асуусан шүү дээ өнөөдөр яагаад хичээлдээ явах дурггүй гэсэн чинь миний хажууд хүүхэд суудгүй маа гэдэг чийсэн. Тэгэхээр ийм хөөрхөн юм чинь миний шавийн хажууд хүүхэд суулгах яах вэ гэд. Бид хоёр за хоёлаа чатаар хичээе. Олон нийтийн сүлжээгээр хамаг нууцаад илэх гээд байна. 10 цагийн эмчилгээтэй байгаа юм уу манай Аюка? За ойлголоо. За 14-лээ үзчихэн манайхан өөр дээр болон нэг групп руугаа шеэрлээд өгөөрэй тийм ээ. За яг хөө тэгэд мэдээд сайн яаж чугаар сар гэчээр. Одоо мэрэгжил нэгт ч юм уу тийм ээ. Сургууль төгссөн болон сургуульд суралцж байгаа ч юм уу одоо тэгэд арайхандаа сурагтай болж амжаагүй, олон танигдаж амжаагүй, зарим нэг бүгд биш шүү. Нэг хэсэг бүлгээ нэг бүлэгч гэж хэлж амжихгүй дээ. Гарын 5 хуруунд ч багтахааргүй нэг хэсэг бүлэг хүмүүс жоохон шоолч молоо дайчигнаад ах шиг байлээ. Тэр уг хүнийг нь мэдэхгүй ээжэж тийм ээ. Ямар сургууль соёл төгссөн, ямар замналаар амьдарч ирсэн, ямар амьдралын хэв маягтай, ямар хүн бэ гэдгийг таньж мэдэхгүй ээжэж бас айгуу тийм хараахан айгуу эрт дүгнэлтэйгээд ах шиг байлаа. Зүгээрээ мэдээж хамгийн төгс төгөлтөр зүйлч гэсэн тодорхой хэмжээний шүүмжлэл дагуулдаг. Тийм болохоор би ерөөсөө энд нэг санаа зовхгүй байгаа. Эцсээ өрөө хугарч идүүлсэн доорно огорно гэдэг нэг сайхан үг нь яадгийн тэг хил амтайгаа гайхуулаад хэлчихье. Тэгээ хүүхэд гэдэг бол хамгийн цагаан энергитэй, маш гоё гэрэл цацруулсан, ариун зүйл байдаг учраас
хүүхдийн холбогдлолтой хийж байгаа ажлуудаа би бас сөрөг хүчин болгон руу ингээл сөрөг хүчин надад улсын хурлын гишүүнөө. Сөрөг байгаа хүн борлоо ингээд нэг тийм адилхан ингэж буцааж сөрөг юм засмааргүй байна. Яг бол би бас хүүхдүүдэд хамгаалж гин өөрийнхөө те хийж байгаа ажил үйлсийн бүхэнд бас хитрхи хил ам янз бүрийн юм хар энергитэй муухай юм оролцуулмааргүй байна. Тийм болохоор энэ талаар ярихгүй. Тэгэд яг шоолоод басаад байж лээ. Тэртээ тэргөө тэгээд цаг хугацааны аясаар хинэн хинбэ юу чаддаг вэ яадаг вэ гэдэг нь гараад ирнэ гэж хэлье. За 7-оос 17 насны хүүхдүүд хамрагдах боломжтой 8-аас Kids Club драмын дугуйлан маань 5 сарын эсэлтээ авах гэж байна. За төлбөр 500 мянган төгрөгийн үнэтэй 500 мянга төлөөд орох эцэг эхчүүд боломжтой байгаа эцэг эхчүүд мэдээж байгаа. Ороод ирж болно хүүхдүүдээ сонирхсан хүүхдүүд чигээ сонирхч байвал залгаа тиймээ дугаарлуу 5 сарын 3-нд хичээл эхэлнэ. За хэрвээ бас мөнгөний боломж тийм ээ санхүүгийн боломж үнэхээр бас болохгүй байгаа хэрнээ үнэхээр явахчийн хүсэл зорилготой байгаа бол энэ 50000 төгрөгөөр зарлж байгаа суглаанд маань оролцоорой. Суглаа маань өнөөдрөөс эхлээд 5 сарын 2-ны 21 цаг хүртэл явагдана. За дээр гарчхан дээр ерөнхий бүх тодорхой мэдээллүүдийг тавьсан байгаа. Давхар бас комментээр бичиж ингээд яхавтай за яхав лайв дуусны дараа би нөхөд яхав тавьчнаа. Сайн уу одоо яра бити юм уу хав юм бичээ. Яг хөө хэдий жоок ч гэсэн энэ нөгөө хүүхдийн холбогдлолтой лайв хийж миний нэ за тэгэхээр зэрэг иймэрхүү комент устгачаарай энэ комментаа за сайн уу сансан шүү лайвын дээр ороод ирдэг байсан ойрд орж ирээгүй сансан шүү найзаагаа сайн уу гомарлаа. За тэгээ 2 дахь 4 дахь өглөө хичээлд ордог манай хөөрхнүүд маань 2 дахь 4 дахь өдөр 7 хоногийн 2 дахь 4 дахь өдөр 14 цагаас 16 цаг хүртэл 8-аас Kids Club-ийнхаа үйл ажиллагаа сургалтанд хамрагдах нэ. За үдээс хойш хичээлд ордог хөөрхнүүд маань хагасаа бүтэнсэн өдрийн 12 цагаас 14 цагийн хооронд 2 цагийн хугацаанд 8-аас Kids Club буюу Данигийн клубын хүүхдүүд драмын дугуйлангийнхаа сургалт уулзалтанд хамрагдах нэ. Манай хаяг Барс захын яг чанх эсрэг талд BSB төвийн арын хаалгаар ороод 3 давхарт 302 доотод байрлаж байгаа. За болроо сайн уу зулаа сайн уу азаа сайн уу сааги сайн уу баярлаа төгөлдрөө дэмжлэгт баярлалаа азаа сайн уу хэдэн нас 7-оос 17 насны хүүхдүүд хамрагдах бүрэн боломжтой. Тий одоо яра миний найз ухаалах шүү. Тэ одоо нөө яг сургалт хүүхдүүдтэй холбоотой лайв хийж байгаа учраас маазрах лайв бас тустай бай тийм ээ миний найз. Бас тагчаарай коммент. Дэгчин сүрэн цэдэн дандаа ямар гоё нэртэй юм бэ? Сайн уу? Мега анука сайн уу? Дэлгэрт бая. Сайн уу? Инхээ сайн уу? За 14-өлөө үзэж чинь. Манайхан олоолаа яжгаад хүүхдийн холбогдлолтой сэдвээр яриад ихсэн чинь жоохон зөөрчих шиг боллоо. Гэтэ зүгээрээ хүүхэд бол маш ариухан, маш гэрэл гэгээтэй. Яа бүр энэ эдтэйгээ ингээ хичээл дээр ингээ клубийнхаа үйл ажиллагаанд оролцохоор найна нь бүр буцаа хүүхэд болсон юм шиг баг уртлаа бид хэд чи хичээлээ тараад аав ээжигээ хүлээд ирж авах юм. Тэгээ байж байхдаа сүүдэрт суух ш тэгээд тоглоомын талбайд бараг гараад би нөгөө хэдийгээ бараг харгалцаж хард суух ш дагаж нөгөө гусуур мосуур тэр нь гарч гулгачих гал байгаа шүү те ер нь бол. Тэгээ одоо яг намайг дадаг гусурч гэж байх уу те бас жоохон том хүн болсон болохоор нам заахгүй болохгүй байна. Би ч тэгээ одоо насан л хөвшрөөд байгаа би энэ л хөвшрөөд байгаа болохоос биш энэ сэтгхүүн бол яг нэг 13 тал яваад тах шүү. Манай нэг их сая 3 хоног кинонд явахад намайг тэгсэн шүү те. Чи зайлвал сэтгүүч 13 тал юм биш те. Яа тий. Баярлаа за. Тэнүүн баяр Батнороо сайн уу? Арьсан гоё байна гинэм. Харин орж ирээд нэг савн монгор угаагаад хөөс мөсөр угаагаад нэг тос төрхсөн штэ. Саяас 3 хоног бүр тэрэлж рүү ямарч сүлжээгүй газар л 3 хоног хаврын хүүтийн шуурганд хөл гараасаа даараа. Гэтэ гоё миний мэрэгжил гоё. Би мэрэгжилтэй айгүй хайртай. Миний мэрэгжил маш гоё. Ер нь бол би сэтгэл бүх юмаа бол энэ кино гэдэг зүйлд кино найруулагч. Одоохондоо яхав тэ нэг анхны уран бүтээлийн ард гарчаа жил гарan л болж байна. Одоо тэгээд мэдээж зохиол бол бичигдэж байгаа. Тэгээд продюсероо олоод дараа жилийн хавар ихэд 2 дахь уран бүтээлээ заавал та бүхэнд илүү чанартай ээж хөдөөний хичээс илүү чанартай ээж та бүхэндээ хүргэнэ
Ер нь цаад чи явн чангарна. Итгээрэй, надад итгээрэй. Тас түрхсэн штэ. Яг жоохон арьс төлөгдсөн. Тийм төлөгдсөн учраас ингээ харагдчихээн харж байна. Гэхдээ бас гайгүй манай мейкап ч айгүй мундаг эмэгтэй байсан. Баясгалан гээд. Тэр тулдаа бас 3 хоногийн хаврын аймаар шороотой салхинд бас нүүр маань тэгж их бас харалсангүй. Тэгээ угийн хаар хүнч бас тэг харалсан ч мэддэггүй бодлоо. Шууд жүжигчин болчих юм да гэж гэрлээ би кино урлагийн дэд юу солирч байна. Соёл урлагийн их сургуулийн кино найруулагч мэргэжлэр 2017 онд төгссөн байгаа. За жүжигчин гэвэл 2 жил манай ангид жүжиглэх уран чадвар ордог. Тэгэхээр би дунд мэргэжлийн жүжигчин хүн шүү дээ. Дээр үед дунд мэргэжил, дээд мэргэжил гэж байдаг байсан шүү дээ. Дунд мэргэжлийн хүмүүс гэж байдаг байсан. Одоо л дээд дундын ялгааг болчиход байгаа болохоос ш. За төгссөн сургуулаараа яриад үзэх юм бол би дээд мэргэжлийн кино найруулагч хүн. Дунд мэргэжлийн жүжигчин хүн шүү дээ. Мэргэжлэн шүү дээ би. Чи намаа сайн мэддэг юм уу да? Сайн үздэг юм уу да? За хэдэн настай? 7-аас 17 насны хүүхэд бол 838 1458 гарчгаа сайн уншаад манай клубийн гишүүн болж эсэх бүрэн боломжтой гэнэ бүрэн боломжтой. Баярлалаа гомарлаа. За 15-аа үзчихин. 7-оос 17 насны хүүхдүүд хамрагдах боломжтой. Манай хаяг вокзалын хажуудлын Барс захын чанх эсрэг талд BSB төвийн арын алгаар ороод 3 давхарт 302 дотод клубийн үйл ажиллагаа сургалт явагддаг. За өглөө хичээл нь ордог хөөрхнүүд маань 2 дахь өдөр 7 хоногийн 2 дахь өдөр 4 дахь өдөр 14 цагаас 16 цагийн хооронд. За аав ээжтэйгээ зөвлөлдөөд юу ягаараа 12 настай гэж байна. 12 настай хүүхдүүд бол ер нь дэжгүй манай сурагчид би болж игэл миний клубт бол нэг 10-аас 13 14 насны хүүхдүүд орж ирвэл миний характер миний бас заах арга барилын хичээлийн конспект төлөвлөгөөнд яг тохироод байгаа юм билэ. За арай жоохон жижиг юм арай жоохон том болоод ирэхээр нэг бол ойлгохгүй эсвэл жоохон сонирхолгүй санагдаж магадгүй. Хэрвээ бүр 17-тай нэг хүүхэд яг 5 сард орохоор бүртгүүлсэн байгаа. Би тэр нэг хүүхдтэрээ бол угаасаа энэ конкурсанд бэлтэж байгаа учраас тусгаалan тусад нь хагас бүтэн санд ч юм уу 12 цагаас 14 цаг хүртэл ерөнхий клубийнхэн хүүхдүүдтэй уулзчаад 14 цагаас хойш ч юм уу 15 цагаас эхлээд конкурс өгөх гэж байгаа 17 настай хүүхдүүдэд тусдан сургалтын төлөвлөгөө боловсруулсан байгаа. Тэгэхээр 17 настай хүүхдүүд маань тустай ангитай байх нь шүү дээ, тийм ээ. Загсаад үнийг ядарахгүй. Мөгийн аав ээжтэй зөвлөлдөж байгаа доор хуцсан утасны дугаарлуу залгаад аав ээжээрээ залгуулсан шүү. Хүүхдүүд их залгадаг. Тэгээд ингээд залгачаад ингээд ярихгүй ингээд чагнж магнаал. Нөө найна айгүй их ажилтай байдаг учраас би чи ингээд заа над руу ямар хүүхэд залгах вэ? Ямар хүн залгах вэ? Ярина доо гэдэг. Ингээд сууж ядгүй байхгүй юу? Чин кино зурагт авалттай байна. Эсвэл хот дотор зураг авалттай байна. Эсвэл би бас хувийн ажлуудаа хөөцлөд ерөөдөө уулзалттай байна. Тэр үеэр ингээд айгүй их ажил сарниулж ингээд залгангуудаа ингээд дуурч муурахгүй. Би дуурахгүй эсвэл тоглоом шоглоом хийсэн бүх хүүхдүүдийн утсыг блоклцсон байгаа шүү. Уучлаарай манайхаа. Тэг үнэхээр завгүй байдаг учраас сургалтын маань талаар манай клубийн маань талаар мэдээлэл авч орж ирэхийг хүсэх юм бол насан турсан аав ээжтэйгээ ах ээжтэйгээ тиймээ зөвлөлдөөд тэгээ том хүнээр яриулна шүү. Насан турсан хүнээр яриулна шүү. Заа ёо. За баярлалаа. Санаа тавьсанд баярлалаа. За. Мөгийн 8 настай ёо. За тэгвэл манад 9 настай нэг хүүхэд байгаа. Тэр хүүхэдтэй л нэг ангид орхон дээ. Мөгийн 9 настай. Манад нэг 9 настай хүүхэд байгаа. Бус нь 10-аас 13 насны хүүхдүүд байгаа. Нэргүй банзрагч энэ сургалт бас дээрэс нь клуб гэсэн нэрэн дор явагдаж байгаа учраас ерөнхийдөө цагийг зөв боловсон би бинийг ойлгож хүндэт гэж суралцаж бие биенээсээ суралцаж тийм ээ. Тэгээ бас бид нар ч хамтран ер нь бол Nanas Kids Club-ийн 4 сарын элсэлтээс 2 контент жижиг хэмжээний контент зөвхөн хүүхдүүд хийсэн. Нэг хүүхдийн бас юм оо сингл тийм ээ. Одоо юу соло бичлэг орсон байгаа.
За гэтээ ер нь бол за нэг ерөнхийдөө нэг иймэрхүү байгаа гэдгийг харуулчихсан байгаа. Гэтээ хүүхдүүд маань ердөө хичээл нь ороод 3-аас 4 хичээл өнөөдөртөө нийлээд ингээд 4 хичээл орогдоод явж байгаа учраас хараахан ерөнхийдөө бүр төгс юмаа сурч амжихгүй штэ 4-ийн удаагийн хичээлээр бол хүүхд төгсөхгүй штэ. Гэтээ ер нь бол би тэд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэдэг жижиг контент рилээр бол байнга 7 хоногт ядаж нэг удаа ингээд оруулаад байна. Хүүхдтэй ярихгүй шүү мөөг аав ээжтэйгээ зөвлөлтчихэд аав ээжээрээ яриулаарэ. Хөөрхөн шүү гэж. За баярлаа. За. Төлбөр нь гам бол болор цэцгээ 500 мянган төгрөгийн үнэтэй. Гэтээ энэ лайв бол аздан одоо шалгаруулах аздангийн лайв явж байна л да. Та болор цэцэг гам болт маань 5 мянган төгрөг төлөөд нэг суглаа авч болно. Хэрвээ та суглаанд хожих юм бол 5 сарын 2-ны 21 цагт лайваар нэг азт нь тодорхой нь суглааны хамрагдах хүрээг одоо тий харж байгаад 10 хүүхэд авах нь уу 5 хүүхэд авах нь уу азтнаар нэг хүүхэд авах нь уу тийм ээ 500 мянган төгрөгийн сарын төлбөртэй Nanas Kids Club драмын тугууланд маань ердөө 5 мянган төгрөгөөр суглаа аваад азтан болоод бас суралцах боломжтой. Түрүү 4 сард ердөө 1000 төгрөгөөр нэг суглаа авсан хүүхэд маань одоо нэмэлтээр ердөө 1000 төгрөгөнд 500 мянган төгрөгийн сургалтаа аваад явж байгаа. Тэгээ хамар хүрээг нь харж байгаад 10 хүүхэд юм уу 5 хүүхэд эсвэл 1 хүүхэд азтнаар шалгаруулж 50000 төгрөгийн суглаанд азтнаар шалгаруулж бас 5 сарын 2-нд шууд лайваар шалгаруулна. Ер нь бол сар болгоны эсэлт дээр нэг юм суглаа зарлаад нэг хүүхэд азтай юм уу 5 хүүхэд эсвэл 10 хүүхэд суглааны хамар хүрээг харж агаад ингээ тодруулаад ер нь сурганаа. За тэгээ ерөнхийг нь болохоор зэрэг гарчхан дээр биччихсэн байгаа шүү миний өрхнүүдээ. Тэгээ хараад уншаад холбогдоод тийм ээ 8038 14 50 нэмсэн дугаар руу залгаад холбогдоод ерөнхий азтны суглааны талаарч бай, сургалтын талаарч бай мэдээлэл авч болно. Тийм ээ мөгийн. Найна маш их хичээж байгаа. Хичээнгүй гэж үнэлж байгаад баярлалаа. Гэтэ маш их хичээж байгаа шүү. Мэдрэгдэж байна уу? Хөөрхөн тий. За 10 байна. За 4 минутын дараа лайва өндөрлөе. Лайва хадгалаад үлдээч 5 сарын 2 хүртэл та хэд маань тодорхой мэдээлэл аваад за суглаанд хамрагдаж болох нь. За 5000 төгрөг бол ердөө нэг кофений мөнгө штэ. Тэгээ кофений мөнгөөр 500 мянган төгрөгийн суглаанд маань оролцоод азтан болоод 500 мянган 500 мянган төгрөгийн Nanas Kids Club 1 сарын драмын дугуулангийн эрхийг ердөө 50000 төгрөгөөр авч болох нь. Эсвэл үнэхээр санхүүгийн боломж нь гайгүй өөр хүүхэд нь үнэхээр хүсэл сонирхолтой. Тэгээ надаар бас багшлуулад юм сурна гэж итгэж найдаж байгаа бол та бүхэн бас 500,000 төгрөгөөр төлөөд ингээд сургалтанд маань ороод ирж болох нэ. Nanas Kids Club-ийн үндсэн гишүүнээр бүртгүүлж болох нэ. За ийм хоёр сонголтыг нааны та бүхэнд олгож байна. Тэгээ хүн болгоон амьдрах гэж зүтгэж байна, амьдралын төлөө хичээж байна. Үр хөвгтөө бас хөгжүүлэе гэж бодож байна. Хажуугаар нь бас тийм ээ идэж уух хэрэгтэй, өмсөж зүүх хэрэгтэй. Чинь орон байртаа амьдрах хэрэгтэй, дулаахан байх хэрэгтэй. Хүний бүх хэрэглээ хэрэгцээг одоо би танхахын тулд үнэн шударгаар өөрт байгаа бүх нөөц бололцоо потенциалаа дайчилж тийм ээ амьдрах гэж хичээж байна. Тэгэхээр нэг доош нь дарахаасаа илүү за одоо үнэхээр таалагдахгүй байгаа зүгээр ингээд скрипт хийгээд ингээ алгасаа сурчих тийм ээ. За бас ингээд үнэхээр ойлгож байгаа бол бас нэгэ дэмжихэд бас буруу байхгүй шүү дээ. Баярлаа цаацаа. Цаг цаацаа гинэ. Бод цэцгээ сайн уу? Тунгаа сайн уу? Гомб динсма сайн уу? Нэргүй идэр баяр сайн уу? За. Тийм болохоор зэрэг ерөнхийдөө нэг ийм сургалт байна. Ийм драмын дугуйлан байна. Ийм клуб байна. Бас уулзцаадаг 7 хоногт 2 удаа уулзцаадаг, сургалтаа өгчдөг, харилцан ярилцдаг тийм ээ. Тэг дөнгөж эхлээ 4 сарын 8-ны өдөр ихний хичээл эхэлсэн шүү дээ. Тэгээ одоо ингээд зарим шамнар маань 4 удаагийн хичээлдээ суудсан, зарим шамнар маань ингээд 2 байна уу, 2-оос 3 удаагийн хичээлдээ суудсан ингээд амжилттай явагдаж байгаа учраас 5 сарынхаа эсэлтийг аваад эхэлсэн байна. За үнэхээр санхүүгийн боломжтой хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дэмжих боломжтой эцэг эхчүүд маань төлбөрөө төлөөд
5 сарын 3-наас хүүхдээ явуулж болно. За мөн давхар та бүхэнд боломжит байдлыг олгоход нэг суглаа 5,000 төгрөгөөр худалдаж аваад 5 сарын 2-нд 21 цагаас болох шууд дамжуулалтын лайваар суглааны хамар хүрээгээс хамаарч 10 хүүхэд, 5 хүүхэд, 1 хүүхэд азтнаар шалгаруулж 5,000 төгрөгөндөө сарын 500,000 төгрөгийн үнэтэй сургалтыг одоо шууд өгөх нэ. За Улаанбаатарт 22 цаг ерөнхийдөө болж байна. Лайв хадгалаад үлдээч. Цааш нь сайхан түгээгээд өгөөрэй. Бүгдэнд нь хайртай шүү. Үзэгч та бүхнийгээ дандаа хүндэлж явдаг шүү. Та нар минь байх бол би чи хинсэн бэлээ. Эн чинь бас миний ерөнхийдөө нэг мини жижигхэн одоо телевизтэй адилхан штэ. Бас иймэрхүү байдлаа гаргаж гисэн цаг үедээ баярлаа, тийм ээ. Яг энэ цаг хугацаанд төрсөндөө би бас өөртөө маш их бахархаж өөрөөрөө маш их бахархаж дээрээс нь энэ цаг хугацаанд бас баярлаж байна. Одоо тэгээд 1921 онд төрсэн бол одоо хэцүү штэ, тийм ээ. Нэг айлын зарц зөөн тоогоо шанаа угаагаад тараг эдэмний шавхрууд олоогоо явж аач байсан юм билүү бас гэдэггүй штэ. За жоохон өмнөх нь 20 30 жилийн өмнө төрсэн бол тэгээд одоо жүжигчний мэрэгжил сонгоод ч одоо тэгэл хэдэн найруулагч царай алдаал гэл найруулагч болгоны хаяа мансан л нэг юм царай алдсан л хүн байх байсан. Гэтэл яг энэ цаг үед төрснөөр бас өөрийн гэсэн нэг юм жижигхэн яхав да бусад хүн юу гэж хэлэх нь хамаагүй. Энэ бол миний хувьд миний пэйж, миний YouTube сувг бол миний хувьд бол маш том зүйл. Тэгэд өөрийн гэсэн платформороо бас дамжуулаад өөрийн гэсэн үзэгчтэй өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө хийж байгаа зүйлийг ингээд дэлгэрэнгүй тайлбарлаад ингээд та бүхнийхээ өмнө ингээд малисан бор царайгаа гаргаад зогсож байдаг. Би энэ цаг үед төрсэн маш их азтай хүн гэж би бодож явдаг. Баярлалаа харин цэцэрлээ. За лайва өндөрлөе, лайва хадгалъя. Та бүхэн маань суглаанд оролцох боломжгүй бол сайхан ядаж шеэрлээд өгөөрэй. Нэг 2 3 тушаад өөр дээрээ болон нэг группт шеэрлээд өчгöd та бүхнээс бол нэг тийм ажил шаардахгүй бах. Тэгээ байнга дэмждэг үзэгчтэй бүгдэнд нь баярлалаа. Дэмждэггүй үзэгчдэд ч гэсэн баярлалаа. Та бүхэн бас та бүхний муулж ütсэн комент чинь бас ерөнхийдөө намайг өөр хүмүүст бүүстлэгдэж үнгүй бүүстлэгдэж харагддаг шүү. Тэгэхээр зэрэг сөрөгч бай, эрэгч бай бүх үзэгчдэд баярлалаа гэж хэлмээр байна. За, сайхан амарцгаагаарай. Оройг сайхан өнгөрүүлээрэй, сайхан амарцгаагаарай. 7 хоног ерөнхийдөө дуусах төгсөж байна. Тэгээ бүгдэнд нь ажлын амжилт хүсье. Сурлагын өндөр амжилт хүсье. Баяртай.